Одоо сүүлийн үед AI гэдэг энэ хиймэл оюун ухаан энэ гарч ирж байгаа хүндрэлтэй асуудлууд дээр ер нь яаж ажиллах уу гэл. Өмнө нь одоо цөмийн зэвсэг гэж гарч ирж байхад л дэлхийн оюун ухаантай мундаг улсуудын тухай санаа зовж байсан. Яг энэ шиг бид нар өдөр тутам санаа зовол захиа хичээл харилцаад ингээл ярилцаад байж идэг. Сая намайг одоо энтгэхт энэ AI-гийн том хурал дууссан. Би очиж чадаагүй. Ихэнх одоо юмд би очиж чадаагүй. Одоо надад 3-4 онгоцны ийм одоо плед ийш тийш явах плед ирсэн байж байгаа. Тэгээд энэ Patron World Sustainability Development Fund гэдэг байж байгаа. Энэ нь одоо дэлхийн тогтвортой хөгжлийн сангийн үүсгэн байгуулагч. Энд оролцдог. Энэ Al Gore Enter гэж хүн байсан. Энэ чиглэлээр явдаг. Дээр нь тэр дахиад та нар харах юм бол Club de Madrid гэдэг байж байгаа. Тэр чи одоо ардчилсан үзэл бодолтой ерөнхий сайд ерөнхийлөгч нарын хөлөв шүү дээ. Их дээр үед одоо манай хөөрхий Очир Батхайг одоо оруулсан байсан. Очир Батхайг таал болоход тэндээс одоо мэдээлэл гаргаж ирсэн, надаас мэдээлэл авч ирсэн. Би өөрөө юм бичижсэн, та нар харж илсэн байх. Тэнд 140-50 гаруй одоо тийм эрхчлөө ардчлалын төлөө зүтгэж ажилдаг тийм аргаар сонгогдсон ерөнхийлөгч ерөнхий сайд нарын асар том хөлөв байна. Тэгээд тэр хөлөвийн ажил гэж маш их жилдээ 2-3 удаа цуглана. Байнга видео хурал хийж байна. Мадридэд манай одоо нарийн бичгийн дарга нарын газар байгаа. Тэнд очиж уулзалт хийн. Хамгийн сүүлчийн уулзалт энэ тэрийг Бразилд хийсэн, Африкт хийсэн. Ингээл ерөөсөө байнга явж идэг. Тэгээд дээр нь зүгээр ICDP гэж байгаа. Миний одоо их оролцдог энэ олон улсын хүний эрхийн байгууллага. Хамгийн гол нь International Commission Against Death Penalty гэдэг энэ цаазын ялын эсрэг ерөөсөө энэ дэлхийг Монгол улсыг цаазын ялаас салгаад зогсохгүй дэлхийг цаазын ялаас салгах энэ үйлсд би үргэлж оролцдог. Африкт 2 оронд очисон 2 орн хоёулаа цаазын ялыг халсан шүү дээ. Би тэр Африкийн одоо Замби гэж орны парламентийн бараг тал хувьтай нь уулзж байсан. Ерөнхийлөгчтэй нь уулзаад, спикертэй нь уулзаад, 2 бүлгийн дарагтай нь уулзаад. Тэгээд Африкийн одоо тэр улсын төв телевизээр бүтэн цаг ярьж илээ. Тэгээд бүтэн цаг яриад тэгээд үнэхээр тэр нөлөө үзүүлсэн гэдэг. Тэр орон тэгээд цаазын ялаас татгалцсан шүү дээ. Би бас зарим хүмүүсийн юг харж байсан. Надаас ч олон ийм үйл ажиллагаанд оролцдог хүмүүс байдаг юм байл. Тэгээд амжуулаад ингээл оролцоод явдаг. Arctic Council гэдэг сая одоо Аляскад хуралдана гэдээ намайг үрсэн. Би үнэхээр явж чадсангүй уучлаарай гэх. Тэр канцлын нь бас одоо гол зөвлөх ажлыг хийдэг. World Law Association гэдэг байж байгаа. Энэ дэлхийн хуулийн одоо холбоо сан гэж байдаг. Энэний удирдах зөвлөлд нь сая одоо урилгаар орлоо. Дахиад энэ дээд хэмжээнийх нь уулзалт одоо их хурлд нь ирээч гэж байна. Энэ одоо хэн энтер мэдэн шүү дээ. Mackay Institute гэж байгаа. Mackay Institute-ийн одоо удирдах зөвлөлийн гишүүн. Ametis Circle гэдэг энэ одоо манай энэ Азад гол үйл ажиллагаа явуулдаг газрын юу. Save Children гэдэг одоо энэ хүүхдүүдийн дэлхийн хүүхдүүдийн сайн сайхны төлөө хөрөнгө босгодог энэ юмд оролцдог. Украины чиглэлээр зөндөл ажилласан. Одоо тэнд чинь түргэн тусламжийн машин нийлүүлэхээс ахуулаад жижигхэн одоо нөгөө цахилгаан мотор нийлүүлэх хүртэл ажиллаж байсан. Ингээл яриад байвал яриад байна. Тэгээ одоо энэ хурлын дараа энэ олон улсын авилгын эсрэг шүүх байгууллагатай холбоотой нэг тийм юм байгаа. Тэрэнд одоо ингээд оролцож бид нар бас нэг видео хурал хийнэ гэсэн байгаа. Энэ одоо улсаасаа том хулгай хийдсэн энэ хулгайчуудтай чинь тэмцдэг шүүдэг байгууллагыг байгуулъя гэдэг байгаа байхгүй. Энд бол би одоо эхнээс нь хийдвэхтэй оролцож байгаа. Тэгээд тийм улсуудыг шүүдэг тийм авилгын шүүх байгуулах гэдэг нөгөө ерөнхий ассамблей нөгөө аюулгүйн зөвлөлийн төвшөнд одоо шийдвэр гарч олон улсын статустай болгох юм руу жишээлбэл явж байгаа. Ингээд зүгээр би хэдэн юмд оролцдгоо бол би мэдэхгүй. Ийм ажилтаа байгаа. Тэгээд бусад одоо манай тэр улс төр тэр ерөнхий сайд байсан улсууд ингээд явж болно шүү дээ. Тэгэхээр энд нэг цухтаад яваад байгаа юм байхгүй. Одоо намайг санд сарваагаад байгаа юм шиг байгаа. Тим хүмүүс байгаа бол тэгээд X дээр намайг дагалдаа. Би асуусан асуултанд хариулаад явж байгаа. Сая бас хүн асуусан байсан хариулаад явж байна. Facebook дээр дагаж болно. Instagram дээр хамт бай. Тэгээд тэр лөө зураг мураг оруулсан байгаа. Тэгээд тэрнийг хараад ингээл тэр сансан одоо сарваасан тэр сэтгэлээ сайхан тайтахруул. Заавал одоо гүйж очиод айл бүхний гэрт ороод тэрвэрлдэж үнсэлдээд байх ийм одоо шаардлага байгаа юм. Би очноо тэнд одоо байгаа улсуу тийм боломж гарангуут очино. Даанч миний ингээд цаг хугацаа бол 7 хоногоор өдрөөр ингээд төлөвлөгдсөн ийм ажлуудаа явж байгаа.
Үүгээрээ ч би бахархдаг. Энэ дотроо би ингэж идэвхтэй явах дуртай. Дээр нь ингээд энэ дэлхийн нэртэй том сургууль, энд одоо тавих ёстой лекц, орох ёстой зүйлүүд байгаа. Сая хүртэл нэг лекцээ бид нар шууд явуулж байгаа тоочлууллаа шүү дээ. За иймэрхүү байдалтай байгаа да. Юу хийгээд яваад байна гэсэн дээр зүгээр товчхон хэлэхэд товчхон хэлэх юм байна. Би нэг юм их санагдчихлаа шүү. Тэр олон улсын авилгын шүүх гэдэг тэр ямар ч зохион байгуулалт юм байх шиг байна би. Энэ нэг 10 жилийн өмнөөс л яригдсан. Тэгээд ажиллаж байгаа хэрвээ шаардлагатай бол би өөрлөө чинь тэр линк одоо юмнуудыг явуулъя. Уг нь манай энэ янз бүрийн улсууд чинь авилгалтад тэмцэн барина гэж ярьдаг. Би уг нь тэр улсууд руу явуулаад түүгээр дамжих юм бол хамгийн гол нь тэр тухайн оронд шүгэл үлээж байгаа, түүний эсрэг тэмцэж байгаа хүмүүсийг хамгаалтанд авдаг, оруулдаг гэж янз бүрийн юмнууд их байгаа. Би нөгөө олон улсын шинжтэй тэр одоо зүйлүүдийг ярьдаг учраас заавал ингээ Монгол зонгол гэд яриад байх биш. Яг тэн дээр өөрсдийнхэн дээр ордог одоо вебсайт хаяг тэр англиар юмнууд одоо бүх зүйлүүд нь байж байгаа. Тэгээд дүрм журам нь гараад тэгээд хамгийн гол нь нөгөө нүүбэс олон улсын байгууллагын статус авах хэрэгтэй юм л да. Бүр аюулгүй зөвлөлийн төвшөнд яригдж тэр улсуудын дэмжлэг авах хэмжээний асуудал яваад байгаа. Ер нь нэлээд их дэмжлэгтэй явж байгаа. Одоо 30 гаруй орн ороод бүр гарын үсэг зурцсан явж байгаа. Тэгээд тэр лөө манай Монгол улс нэгдээсээ Монголын засгийн газар ороосоо л гэж бодож байна. Үнэхээр том авилгатайгаа тэмцэж байгаа юм болов. Манайхан ч нэг сонирн болчиход байна шүү дээ. Нэг хулгайчаа зайлуулна гэдэг нэр нь дахиад бүр том хулгайлах гэж л орж ирдэг тийм шалтгаан маягтай болцсон юм ааш. Тэгээд нэг өмнөхөө муу хэлээд одоо бид нарыг муу хэлж ийсэн уг нь тэрнээсээ сайж ирчмээр юм бүр л дордоод байдаг. Тийм байж л болмооргүй байгаа. За. Би нэг юм асуух юу. Таны ярианаас харж байхад одоо энэ оролцож байгаа олон улсын хурал зөвлөгөө арга хэмжээнүүд эднээс нэлээд хэдэн одоо онлайнаар явдаг болов. Жишээ нь одоо би бол одоо энэ Техасын Rice их сургуулийн оюутнаас Америк оюутнаас сонсож байгаа байхгүй. Одоо энэ танаа ерөнхийлөгч байсан юм юм чинь юм одоо ийм сэдвэр бид нартай ийм онлайн орол хийлээ. Сэдв нь юу вэ гэсэн чинь цөмийн нэгдлийн орвол одоо fusion гэж яриад байгаа. Тэгээд AI International Diplomacy гэдэг ийм сэдвэр айгүй гоё ярьсан шүү дээ ингэ яриад байдаг. Би нөгөө Монгол хүн болохоор өөрөө мэддэггүй, линк минтэн зарлагддаггүй. Аавс хаалын өмнөөс сонсоод тэгээс үлдээ сэдв нь одоо юу гэнэ гэдэг чинь цөмийн нэгдлийн орвол гэдэг. Яг 3 сэдвүүл байлаа л дээ цөмийн нэгдлийн орвол ийм л оюун ухаан, олон улсын дипломаси гэдэг. Гэхдээ цөмийн нэгдлийн орвол энэ тэр наад чинь чи хүн андуурж байгаа багшгүй юм бодоод яасан чинь лекцийг олж үзлээ л дээ. Одоо ийм сэдвэр ингээд Америк оюутнуудад юм уншиж өгсөн байдаг. За гэх мэт зөндөл юм байгаа байлгүй. Энэ линкүүдээ та юугаар X-Mix-ээр тавьж барайд бас бид монголчууд орж сонсоод ийм болцоогоор хангаж өгүүлэх зүгээр санагдаад байгаа юм л да. Хоёр дахь асуултаа шууд асууч. Дөрөвчих хүсэлт маяг юм. Хоёр дахь нь та дөрөв яриандаа хэлж юм л да human security гэдэг ийм төсөл дээр ажиллаж байгаа гэдэг. Өөрөлдвөл хүн төрөлхтний аюулгүй байдлын асуудлаар. Тэр хүн төрөлхтний аюулгүй байдал бол олон л байгаа байна. Энэ дотор энэ хиймэл оюун ухааны энэ хөгжлийн асуудал энэ хаашаа яваад байгаа зам нь тодорхой байгаа юм уу? Хаана хүрэх гээд байгаа гэдгийг одоо ер нь хэлбэл том аюулд тооцож явж байгаа болоо. За тэр ер нь бол Америкийн энэ коллеж оюутнууд чих мундаг яаж ирэл хайгуул хийдгийг эхлээд би бол гайхсан бүр постэр хийчихэд над руу яг энэнийг ингээд тавих гэж байна гэх. Тэгсэн чинь тэр Rice-ийн сургууль дээр би нэг оюутнуудтай уулзж байхад би нэг жаахан тийм бүр аюу дуртай тийм AI-ийн сэдвээр тэгээд nuclear fusion энэ төр гэдээ ярьсан. Тэгсэн чинь тэндээс оюутнууд нь бүр гайхаад тэгээ ямар одоо хэцүү ийм онлайн гэдэг юм уу ийм сэдвийг аюу энгийн хэлээр ингээд ярьлаа гэд. Тэгээд бид нар чинь юу яагаад бүр энэ Америкийн коллеж оюутнууд бүр олон хэдэн мянган оюутан байсан. Цуглж тийм одоо сэдвэр надаас nuclear fusion гэж байгаа. Тэгээд AI гэж байгаа. Тэгээд international diplomacy гэдэг олон улсын одоо харилцааны
асуудал гэдэг. Тэгээд эхний хоёрыг ярьж итэл баг цаг нь дуусаад тэр чинь хөрхий нэг хэдэн 40 минутын юм чинь тэгээд дууссан. Тэгээ YouTube дээр тэр бичлэг нь байгаа бох та нар орж үзэж болно. Би зүгээр энэ сэдвээр жишээлбэл манай Монголын оюутнууд, Монголын залуучууд иргэд маань үүгээр сонирхох шаардлагатай байгаа. Ер нь одоо энэ дэлхийг өөрчлөх юу байх вэ? Ерөөсөө соёл иргэншлийг өөрчлөх одоо хэдхэн том одоо хувьсгал гарах гэдэг юм л да. Ер нь явагдаж байна. Нэг нь нуклеар фьюжн байгаа. Хүн төрөлхтөн анх бий болоод галтай болоод энэ бол маш том өөрчлөлтийг хүн төрөлхтний энэ хөгжил дэвшилд авчирсан. Дараа нь цахилгаан бол их том өөрчлөлт. Тэгээд интернет одоо энэ фьюжны асуудал бол яг энэ интернеттэй бараг л адилхан том асуудал болно доо. Нуклеар фьюжн гэж юу хэлээд байгаа юм бэ гэдэг. Энийг маш энгийн юмыг энгийн одоо аргаар тайлбарлая. Бид нар бүгдээрээ нарыг мэднэ. Нар одоо өөрөө 4.5 тэрбум жилийн настай. Гэхдээ тэгээд эн чинь 4 тэрбум жил. Одоо хүн л модноосоо буугаад явсан чинь бол нэг 2 сая жил шүү дээ. Тэгээд тэр 4.5 тэрбумтай харьцуулахаар эн чинь одоо гал юм болвол унтармаар юм, түлштэй юм болвол дуусмаар юм, урвал явж идэм болвол одоо төгсмөр юм. Гэхдээ энэ нар ч одоо яагаад ингэ унтардаг юм бэ гэдэг. Тэгээд тэр нуклеар фьюжн гэдэг юм яг наран дээр явж идэг байхгүй юу? Тэгэхээр тэр нарнаас нэг жаахан хэлтэрхий авчирэл дэлхий дээр л одоо аваад ирэх юм бол дэлхий дээр эрчим хүчний асуудлыг шийдчихэж байгаа юм л да. Гэтэл нарнаас тийм хэлтэрхий авчрах боломжгүй. Одоо нуклеар фьюжн гэдгийг онлын хувьд ойлгоод байна. Онлын хувьд бол энэ маш амархан ойлгож болохоор зүйл. Амьдрал дээр хэрэгжүүлэхэд үнэхээр хэцүү юм аа. Engineering is difficult гэдэг байгаа шүү дээ. Би зарим үгийг ингээд манай залуучууд хэрэгтэй дэргүй бүгдээрээ л англиар ярьдаг болсон юм чинь зарим нэг нэр томьёог ингэж хэлэхэд зүгээр байх гэж бодож байна. Яг инженерчил хийх бол хүнд шүү гэж. Тэн дээр нь юу яваад байгаа юм бэ гэдэг ингэхээр тэр наран дээр байгаа юм чинь нарны тэр одоо гол тэр халаагаад байгаа гэрэл гаргаад байгаа юм чинь ерөөсөө тэр ус төрөгч. Зүгээр жирийн ус төрөгч бол дотроо нэг протонтой. Тэр наран дээр байгаа тэр ус төрөгч нь heavy hydrogen гэж тэр бол хүнд ус төрөгч байхгүй. Нэг протон тэгээд дээр нэг одоо юу байгаа, нейтрон байгаа. Тэгээд тэр протон гэдэг юм бол эерэг цэнэгтэй учраас тэр эерэг цэнэгтэй хоёр эерэг цэнэг чинь түлхэлцдэг одоо бид нар бүгдээрээ мэднэ. Түлхэлцдэг тэр юмыг нарны асар их одоо тийм таталтын хүчний аргаар тэр асар их даралт үүсэж байгаа. Их даралт үүсээд ирэхээр их халалт бий болж байгаа. Их халалт бий болоод ирэхээр тэнд байгаа тэр нейтрон тэр протонууд асар хурдтай хөдөлж байгаа. Тэгээ хөдлөөд ингээд ойртоод ирэхээр тэнд одоо асж байгаа. Тэгээл ерөөсөө нар чинь ингээд мөнх юм шиг 4 тэрбум жил аслаа. Одоо цаашаа та нар унтарна гэж битгий санаа зов. Дахиад 5 тэрбум жил байгаа. Тэгэхээр ингээд тэр одоо юмыг ингээд наран дээр явж байгаа тэр юмыг л дэлхий дээр авчрах тухай ийм л асуудал байгаа. Ер нь энэ цөмийн бөмбөг одоо энэ дээр нэг fusion гэж хоёр яриад байгаа шүү дээ. Fusion гэдэг тэр нэг нь бол цөмийн нэгдлийн тухай ярьж байна. Fission гэдэг нь бол цөмийн атомын задарлын тухай ярьж байгаа. Тэр 40 хэдэн онд анх одоо тэр цөмийн зэвсэг үүсээд тэрнээс хойш одоо энэ атомын цахилгаан станцууд бий болоод ингэж байгаа нь бол тэр fusion гэж F-ийн арга нэг I тавиад 2 S тавиад ION гэдэг ингээд хийх юм бол та нар аяндаа болоод харна. Тэрний өмнөх тэр fusion гэдгийг нь бол F-ийн ард U тавиад ингээд нэг S-тэй арах юм бол гарч ирж харагдана. Одоо залуучууд бүгдээрээ ороод хардаг болцсон учраас би зүгээр тэр хүмүүст хандаж хэлж байгаа шүү гэдгийг бас энд хэлчихье. Тэгээд тэр яагаад ингээд дуустгүй юм бэ гэдэг ингээд хараад байсан чинь тэндээс үүссэн тэр одоо нейтрон нь эргээд тэр тритиум гэдэг тийм юм бий болж байгаа. Тэр тритиум гэдэг ингээд харахаараа нэг протон хоёр одоо нейтрон бий болж байгаа. Тэгээд энэ их амьдралаас хол мэт санагдаж магадгүй. Гэтэл үгүй юм аа. Яг миний хажуу талд амьдарч байгаа манай энэ Стэнфордын хажуу талд Livermore-ийн лаборатори гэж байдیں۔ 2022 онд зарим хүн сонсч ирсэн да. 12 дугаар сарын 5-нд анх удаа газар дээр энд одоо тэр цөмийн тийм хурдсгуурын төхөөрөмж байгаа байхгүй маш хүчтэй. Маш өндөр түвшний хайтек. Тэгээд тэн дотор тэр фьюжнийг тэр одоо цөмийн нэгдлийг тэр гэрлийг тэр одоо цөмийн энергийг гаргаж авсан. Тэгээд Америкийн нэгдсэн улсын тэр үед одоо
эрчим хүчнийхэн сайд байсан эмэгтэй сайд гарч одоо зарлж байсан. Тэр тавандаа зарлаагүй. Тэрний бас судалгаа тэр эрдэмтдийн асар их ажил учраас бас нэлээд анхаарамжтай хандсан байх. 13-ны өдөр 2022 оны 13-ны өдөр зарлсан юм байгаа юм л да. Тэгэхээр одоо би зүгээр энгийн юм харуулъя л да. Одоо ингээд гараа алгадахаар одоо та нар сая дууг нь сонсож байгаа байх. Яг наран дээр тэр одоо хоёр одоо нийлж байгаа тэр үндсэн хоёр цөм өөс үүсэж байгаа энэ юм чинь гэрэл тэр асар их энерги. Тэгээ бидний нүүрэн дээр өглөө босч ирээд нар руу харахаар нэг тийм дулаахан одоо гэрэл ирж байгаа. Тэр дулаан гэрлээр дамжиж одоо газар дээр ирж бууж байгаа байхгүй юу? Энэ энергийг л энэ дээр л гаргаж авах бол асуудал байна. Маш жижигхэн биетээс маш их эрчим хүч ялгаж авч болно. Одоо миний өмнө зүгээр би түрүүн ярьж байгаад энэ та охины өмнө юм аягтай ус байж байгаа бах. Зүгээр л аяг ус. Тэгсэн чинь энэ одоо тэр чинь эрчим хүч. За тэгээд тэр нарнаас ингээд таслаад аваад ирч чадахгүй юм чинь тэгээд тэрний төлш мөлш гэж юу байдیں۔ Цөмийн одоо цахилгаан станц чинь бол уран ашиглан энэ төргээ бодож байгаа бах. Нөгөө нүүрсний станц нүүрс ашигладаг гэдэг. Тэгэхээр тэгсэн чинь нэг их гайхамшигтай юм тэр heavy hydrogen гэдэг юм нь тэр хүн ус төрөгч гэдэг юм энэ далайн усаар дүүрэн байт юм байна. Зүгээр л далайн ус. Нэг аяг уснаас ус бол далайн ус одоо далайн уснаас нэг аягийг хутгаж аваад нэг стакан гэж ярьдаг. Хутгаж аваад тавьсан тэр усаар бүхэл бүтэн одоо нэг сумыг хэдэн 100 жилч бай одоо мэдхгүй тэр байнга ажиллаж идэг байнга явж байгаа үйл явц учраас тэр хэрвээ станцны ажилд орчих юм бол эрчим хүчийг хангаж болно. Нэг одоо усанд ордог баан гэж байдаг шүү дээ. Тийм баан усаар бол эрдэнтийн хэмжээний хотын эрчим хүчийг хязгааргүй хангах боломжтой. Нэг одоо олимпийн хэмжээний бассейн бүр тэн дээр байдаг тийм хэмжээний усаар бол Токио хот одоо 36 сая хүнтэй Токио хот шүү дээ. Тэр Токио хотыг хангаж болно. Би тэр Америкийн оюутнуудад хийсэн лекцээ жишээлбэл Токиод томилтээр явж байхдаа хийсэн. Америкт би үнэхээр завгүй учраас Токиод томилтээр явж исэн. Тэгээд Токиод томилтээр явж байх үедээ тэр лекцний юу таарч тэгж хийж исэн. Тэгээд энэ одоо nuclear fusion гэдэг байгаа энэ цөмийн одоо нэгдлээс гаргаж авах энэ цахилгаан эрчим хүчний нэг сайн тал бол хаягдл байхгүй. Цацраг идэвхт одоо юм байхгүй. Гинжин ургуулын асуудал байхгүй. Нөгөө задрал явагдахаар гинжин ургуул гэдэг нөгөө Чернобыль одоо энэ янз бүрийн Фукушима энэ төр гэдэг асуудал гарч ирээд байгаа. Тэгээд тэндээс нь цацраг идэвхтийн хаягдлын асуудал гарч ирдэг. Хаягдл байхгүй. Наран дээр хогийн цэг байхгүй шүү дээ. Тэгэхээр ийм агуу юм аа. Тэгээд энэнийг манай хүмүүс бас мэдж явах хэрэгтэй. Одоо 2030 он гэхэд ерөнхийдөө туршилтын станцууд гарч эхэлнэ. За 2040 оны үед сая миний хэлж байгаа станц бол ерөнхийдөө арилжаанд орж эхэлнэ. 2050 он одоо өнөөдөр 26 он штэ 24 жилийн дараа өргөн хэрэглээнд нэвтэрнэ. Хүн төрөлхтөн цахилгаан эрчим хүчний асуудал ерөөсөө байхгүй бол алга болно. Гэхдээ яг энэ дээр хажуугаар нь бас өөр улсууд ажиллаж байна. Elon Musk энэ төргээл сансарт нарны станц байгуулах тухай ярьж байгаа. Сансарт байгуулчих юм бол нэгдүгээрт байнга гэрэлтэй байх юм байна. Хөргөлтийн асуудал алга болох юм байна ч гэдэг юм уу. Тэр хог хаягдл одоо нөгөө нэг цэвэрлдэг барьдаг гэл нөгөө шороо тоос дарна гэдгээс өөр юм байна гэд Elon Musk энэ чиглэлээр ажиллаж байгаа. Ер нь бол өнөөдөр AI маш хурдтайгаар хөгжүүлэхэд Америкийн хэрэгжилж байгаа эрчим хүчийг дахиад нэг дахин нэмэгдүүлэх ёстой. Бүр одоо туйлдаа хүртэл явна гэвэл хамгийн хэрэгтэй юм эрчим хүч байгаа даа байхгүй. Тэгэхээр энэ эрчим хүч гэдэг юмыг юунаас гаргах уу гэдэг ийм юм байна. Тэгэхээр энэнийг бид нар бас сонсч юмэр байгаа. 26хан жилийн дараа магадгүй 30 жилийн дараа энэ дэлхий бол шал өөр болно. Тэгэхээр бид нэг дотроо хэрэлдээл одоо нэг хэдэн төгрөгөө юунд зарах уу барих уу гэдгээ энэ төр засаг маань ч гэсэн энэ явж байгаа юмн дээр одоо хармаар байгаа. Тэгээд энэ эрчим хүчний бас нэг их мундаг хувьсгал гарах гээд байгаа. Эрчим хүчийг одоо нэг төмөр утсаар дамжуулдаг юм чинь бараг алга болох гэдэг шүү дээ. Одоо энэ Финландд туршсан шүү дээ. Саяхан туршсан та нар харсан л байх та. Эрчим хүчийг агаараар дамжуулдаг. Зүгээр л энэ цахилгаан утсанд одоо бид нар ингээ хоорондоо Клабхаусаар яриад сууж байгаа энэ одоо мэдээлэл энэ юм чинь болвол ингээл долгионоор дамжиж байгаа шүү дээ. Агаараар дамжуул явж байгаа. Тэр одоо кабелуудаар нөгөө шилэн кабел гэж холбогдож байгаа, сансраас холбогдож байгаа. Тэгэхээр үүгээр дамжиж болж байгаа юм яг энэ одоо системээр айл 1920-ад он Tesla өөрөө бүр ярьж исэн зүйл л дээ.
Тэгээд энэнийг бол хэрэгжүүлээд эхэлсэн сая Финляндд эрчим хүчийг хотоос хотын хооронд нэг станцаас одоо хэрэглэгчдийн хооронд агаараар дамжуулж үзсэн байлээ. Тэгэхээр маш олон асуудал шийдэгдэнэ. Өнөөдөр бид нар ийм юмны тухай ярьдаг учраас ийм зүйлийн тухай хэлэлцээд тэгээд гэтэл энэ сайн зүйлийн хажуугаар муу одоо хүмүүс тэр AI ч гэдэг юм уу аваад ашиглах вэ гэдэг ийм юм гарч ирж магадгүй л гэж одоо тэр AI-ийн юмыг бариад байгаа. Тэгээ би зүгээр энэ залуучууд та нар юм сонсож байгаа бол саяхан одоо би өчигдөр тэр Йошуа Бенжо гэдэг нэг мундаг хүн байдаг. Энэ Химэл оюун ухааны одоо загалмаас эцэг нь. Химэл оюун ухаан гэдэг энэ өвчин бол 1956 онд л анх хэрэгэлсэн шүү дээ. Тэр Макартур гэдэг хүн одоо энэ Дартмунд гэдэг коллежийн зуны одоо юм сургалт хийгээд тэгээд artificial intelligence гэж анх удаа мөнгө гуйж хэдэн одоо компьютерийн мэргэжилтнүүд одоо уулзъя. Тэгээд ер нь энэ компьютер гэдэг юм чинь цаашаа явсаар байгаад энэ хиймэл оюун ухаан гэдэг нэг ийм юм болоод artificial intelligence гэдэг ийм асуудал үүсэх юм байна гэж одоо 70 жилийн өмнө ярьсан байхгүй. 70 жилийн өмнө ярьж ирсэн юм бол өнөөдөр явж байгаа. Би зүгээр боддгийн тэр хүмүүстэй ярьж байхад тэр Йошуа Бенжо гэдэг хүн бол ямар хүн бэ гэхээр асар мундаг хүн байгаа. Одоо нэрээр нь хийгээд үзэх юм бол Канадын нэг коллежид профессор хийж байгаа байхаа энэ хэмэл оюун ухаан судлаад ингэж явсараад Англид сая бид нартай уулзж ирсэн. Тэгээд энэ хүн сая энтгэхт болсон тэр дэлхийн AI-ийн хамгийн том хурал дээр очиж маш том одоо энэ AI-ийн асуудлаар ямар юмн дээр болгоомжлох уу гэдээ би ингээд 40 хэдэн жил судаллаа. Эхлээд энэнд би дурлаад ямар мундаг гоё юм бэ гэж бодож байсан. Одоо жаахан айдаг боллоо гэж өөрөө ярьж илээ л. Нөхдүүд энэ хүнийг жишээлбэл сонсох хэрэгтэй. Ингээд тэр дэлхийн өндөр хөгжилтэй 20 орн нийлээд энэ AI-ийн чиглэлээр юм том ажлын хэсэг одоо байгуулагдсан байгаа. Тэр ажлын хэсгийг удирдах байгаа хүн энэ хүн байгаа. Тэгээ ер нь цаашдаа AI гэдэг юм чинь бүртгэн баталгаажуулан за тэгэл AI-тай холбоотой одоо үндсэн хууль шиг тийм юм гаргах уу гэдэг асуудал байна. Хамгийн гол нь бас одоо үндсэн хууль муулч гэдэг юм янз бүрийн юм гаргаад энэ нэг улс төрчдийн эрх мэдэл, хууль батлагчдын эрх мэдэл рүү аваачаад өгчих юм бол балалчих гэдэг байхгүй юу? Нөгөө одоо мессасал хийх гэж байгаа л одоо тэгээд хүнээ цааш харуулчих, улс орноо цааш харуулчих гэдэг улсууд шүү дээ. Тийм учраас маш болгоомжтой хандах ёстой байна. Тэр болгоомжтой хандах юмн дээр нь одоо бид нар хамтарч ажилладаг юм аа. Манай тэр Elders гэдэг байгууллага бол маш их цагаа бид нар энэ дээр зарцуулж байгаа. Тэгээ би зүгээр AI-ийн чиглэлээр сонсомоор хүмүүс бол одоо жишээлбэл нөгөө бүгдээрээ мэдэндээ Jensen Huang гэдээ байгаа Nvidia-гийн тэр хүний яриаг одоо сонсож явах хэрэгтэй. Elon Musk бол гайхамшигтай шүү дээ. XAI гэдэг саяхан л одоо ярьж илээ юу болох уу гэд. Sam Altman гэдэг одоо хэдэн сарын өмнө бид нар уулзаж нэг хурал дээр танилцж байсан Open AI гэдэг байж байгаа. Mark Zuckerberg байна. Энэ Meta хажууханд л бидний хажууд байж байна. Нөгөө Dario Armodi гэдэг байгаа. Нөгөө Anthropic гэдэг нэг юутай ийм хүмүүсийн яриа сонсоод ингэх юм бол AI-ийн тухай ойлголттой болно. Ер нь AI гэсэн дээр цаашаа бол хугарлын цэг гэдэг нэг singularity гэж нэг ойлголт гараад байгаа шүү. Манай залуучууд сонсож байгаа байх мэ бүгдээрээ л ойлгож байгаа. Би энэ нэг зүгээр хугарлын цэг гэж хараад байгаа. Энэ юу болох вэ гэхээр технологийн дэвшил яваад, энэ хиймэл оюун ухаан чинь яваад энэ бүхэн явсаар байгаа шал өөр орчин, өөр хэмжигдэхүүн бий болчих нь дэлхийд. Одоо бидний мэддэг энэ зүйл бүгд өөрчлөгдөнө. Зарим нь одоо нэг black hole гэдэг одоо сансрын хар нөх гэдэг шиг тэрний цаана юу байдаг гэдэг шиг тэрнтэй зарим нь зүүрлж ингэж харж байгаа. Тэгээ яг ийм юм бол нэггээр хэлбэл бүх юм AI бол. Ерөөсө хүний энэ одоо evolution гэдэг энэ асуудал байхгүй. Хамгийн сүүлд одоо хүний хамгийн азтай бөгөөд хүний амьдралаар амьдарч байгаа улсууд бол магадгүй энэ 2000 оноос өмнө төрсэн улсууд бол энэ сүүлийн хүний сүүлийн яг тэр нэг одоо юу гэдэг вүлээ хөвсөл тийм. Одоо хөвслөөр явдаг. Одоо бол энэ юм бол цаашаа миний харж байгаагаар бол мэдхгүй өнөөдөр одоо таны мөлхөж байгаа нэг 6 сартаа 7 сартаа ач 1 сартаа нэг ойтой ач бол тэр ач том болоо тэгээ гэр бүлтэй болоо хүүхэдтэй болоо тэгээд тэр ачийн ач за нэг 100 жил дотор бол саяын миний хэлж байгаа юм бий болно. Тэгээд шал өөр орчинд орчноо орно. Тийм учраас
энэ дээр энэ дэлхийн нийт чинь анхаарж энэ том их сургуулиуд судалж ингэж л явж байгаа. Тэгээ 1940-од онд тэр цөмийн бөмбөг үүсэж яхад энэ шинэ хүч болж гарч ирж байсан. Одоо тэр нэг хэсэг нь бол нөгөө цахилгаан станц, нөгөө хэсэг нь цөмийн бөмбөг болоо явцсан. Тэгэхээр тэр цөмийн бөмбөг гэдэг чинь ямар аимшигтай хэдвүлээ. Цахилгаан станц гээд үзэхээр ямар хэрэгтэй хэдвүлээ. Яг AI бол бас л ийм болоод байна л да. Нэг 2020 оноос хойш энэ алгоритм гэдэг юм чинь өөрөө power болчлоо, өөрөө хүч болчлоо. Тэгээд би тэр Америкийн оюутнуудтай уулзж байхад бас надаас асуусан юм квантумын тухай асуусан. Тэгээд би гайхчихсан надаас квантум асууна гэдэг. Та нар өстөө нөгөө эзнээ андуураад байна уу гэдэг. Одоо квант гэж манайхан яриад байдаг шүү дээ. Үгүй та тэр квантумын тухай маш сонирхолтой яриа өрнүүлсэн гэдэг. За тэр сая миний ярьдаг эрчим хүчний асуудал AI тэрний чинь одоо бас нэг гол юм болов ерөөсөн тэр квантум байна. Квантум гэдэг одоо компьютерийн тухай би хэлж байна. Та нар зүгээр гар утасныхаа энэ гэрийг аваад нэг гартаа бариад үзтээ. 20-од оны үед яг Tesla ярьж ирсэн шүү дээ. Ийм жижиг төхөөрөмж бариад хоорондоо орон зайнаас харьцаад гэж биччихсэн. Тэр хүн бол тэр үед л ярьж ирсэн байгаа. Энэ бол үнэхээр оюун ухаантай логикийн дагуу сэтгэдэг хүнд бол бас ойлгочих болохоор зүйл байсан юм байна лээ. Нэг тийм өөр хайр гаргаас ч хүрээд ирсэн биш. Хүндрэлтний технологийн дэвшил ийм юм руу авчирна гэдгийг бол ерөнхийдөө бол харж ирсэн. Гэхдээ өнөөдрийн гар утас гэдэг бол мэдээж одоо тэр сарн дээр буусан хөлөг онгоцыг буулгахад удирдахжсэн тэр сансрын удирдлагатай харьцуулах юм бол 3000 дахин илүү хүчтэй компьютер зүгээр л таны халаасанд явж байгаа байхгүй. Ямар гайхамшигтай юмыг одоо хүн одоо гартаа бариад явж байна. Ер нь би нэг юм боддог штэ. Энэ хүн төрлөختний зарим одоо энэ сэтгэхгүй гэдэг хүний сэтгэхгүй гэдэг юм болвол бүр мянган жилийн өмнө гаццсан юм байна. А энэ улс төр гэж чинь бидний тойрсон улс төр гэж яриад байгаа юм болвол энэ одоо дундад зууны үед гаццсан юм байна. А гэтэл одоо бид нар юу ашиглаж ийн гэвэл технологийн хувьд бурхан ч атаархмаар бурхан ч одоо ойлгоход бүтээхэд хэцүү. Тийм технологиг өнөөдөр бид нар хэрэгжилж идэм байх юм. Тэгэхээр жирийн одоо компьютер гэдэг бол бүгдээрээ мэдж байгаа асч унтрах дээр нэгүгээр хэлбэл нөгөө тэг нэг гэл зүгээр цахилгаан гүйдлийн юугаар л одоо зохицуулж байгаа л асуудал шүү дээ. Яг квантумтай жирийн компьютерийн үйлдэлийг харьцуулах юм бол бүр ерөөсөө ундаг дугуйг одоо өнөөдрийн сансарт нисэж байгаа пуужинтай харьцуулж байгаатай л адилхан юм л да. Тэгэхээр квантум ороод ирэхээр юу болох вэ гэхээр одоо энийг хийдсэн. Ер нь энэ AI-гаар энэ квантум энэ чиглэлд хоёр улс л тасарж байна. Америкийн нэгдсэн улс тасарж байна, Хятад улс тасарж байна. Бусад тэр Европ, Япон тэгээд бусад улс орнууд бол бүр ардна. Тэгэхээр энэ дээр бас маш их том асуудал үүсэж байгаа. Тэгээд энэ тасарж байгаа явдал, энэ ялгарлын юмыг яаж зохицуулах вэ? Одоо бусад улс орн Монгол шиг ч юм уу энэ дэлхий дээр байгаа бусад хүмүүсийн жижиг улс орн яаж эндээс одоо зөв ашиг хүртэх үү? Тэгэл олон хүндрэлтэй асуудлууд гарч идэг л дээ. Энэ тухай бид нар бол үргэлж өдөр тутам ярьж байна. Тэгэхээр тэр квантум гэдэг юмн дотор өнөөдрийн компьютерт би тэр одоо хэллээ тэр binary гэдэг тийм л юм үйлчилж байгаа. Тэгэхээр квантум дотор бол физик нь ороод ирсэн, хими нь ороод ирсэн, математик ороод ирсэн, инженерчил ороод ирсэн. Тэр бүхний оркестрийг нийлүүлж байгаа квантум гэж. Ер нь энгийн нэг юм байгаа. Вакцин гаргаж авахын тулд дээр үе 10 жил шаардж байсан, 5 жил шаардж байсан. Одоо сүүлд энэ ковид гарахад суперкомпьютер орж ирээд гээд энэ тэр ажиллахад бол ер нь бол нэг сарын дотор 3 сарын дотор гаргаад авсан ш. Дараа нь тэр нөгөө зөвшөөрөл гээд нэлээ удаад ах шиг байсан. А квантум компьютер ороод ирэх юм бол энэ өдөртөө асуудлыг шийднэ. Квантум компьютер гэдэг бол буцаагаад энэ дэлхийн хөгжил тэр нөгөө их тесрэлтээс ахуулаад тэгээд хоошоогоо дахиад хэдэн тэрбум жилийн тухай шууд тооцооллыг хий. Дэлхий дээр байгаа бүх мэдээллийг физикийн хууль, хим одоо тэр бүхэл инженерчил тэр бүх юмыг холиод гаргаж ирж байгаа байхгүй юу? Нэгүгээр хэлбэл 100 жил шийдэх гэж компьютер бусад юмар оролдоо 50 жил оролдоо шийдээгүй байгаа юмыг л цагийн дотор квантум шийднэ. Энэ эдийн засгийн өсөлт гэдэг энэ ойлголт энэ тэр бол зүгээр 1-2%, 5%, 10% гэдэг ийм тухай ойлголт байхгүй. Квантум ороод AI ороод ингээд ирэх юм бол энэ эдийн засаг өсөх барих энэ юм энэ хөгжил дэвшил гэдэг чинь би одоо өөр орчинд өөр хэмжигдэхүүн гарна. Хэдэн мянга дахин хэдэн 100 дахин өсөх тухай асуудлыг өнөөдөр ярьж байгаа шүү дээ.
Тэгэхээр энэнийг бид нар ойлгож одоо энэ бүхний учир холбогдлыг бол мэдмээр байгаа. Саяхан сар гаруй өмнө Silicon Valley энэ хавьд одоо 3 хоног энэ AI технологийн асуудлаар маш том одоо эрдэмтэд энэ одоо гол одоо лидерүүд удирдагчид гэдэг юм одоо урд нь явж байгаа улсууд оролцсон юу болсон энд би бас оролцсон. Гэхдээ би яах вэ нэг тийм улс төр юуныхаа талын юу яагаад. Тэгээ 3 хоног би дундуур нь гараад явчихъя гэж бас бодож ирсэн чи ерөөсөө нэг мэтгэл 3 хоног дууссан байсан. Тэгэхээр ямар гайхамшигтай юм одоо тэнд яригдсан гэж ингэж бодож байна. Тим зүйлийн тухай яриад байгаа. Тэгээд ер нь цаашаагаа бол юу гэхээр энэ bioscience center гэдэг одоо бүх юм өөрчлөгдөх нь байна шүү дээ. Шинэ материал бий болно, EDC чинь өөрчилж чинь тэр нөгөө property гэдэг одоо new property, new circuits, new optimization гэж ярьж байгаа шүү дээ. Тэрнийг одоо дахиад шинжилдэг барьдаг. Энэ бүх юм цаашаагаа явнаа. Тэгээд одоо нэг сони юм үсээд байгаа нь би түрүү хэлсэн AI гэдэг үг хэрэглэгдээ 70 жил болж байна. Миний ойлгож байгаагаар бол 10 жил тутам AI бол нэг насаар ахижсэн болов уу гэж бодож байгаа. Одоо энэ AI гэдэг чинь нэг 7-8 настай хүүхдийн төвшөнд л байна. Хамгийн гол бид нар завгүй ажиллаад байгаа нэг чухал одоо асуудал юу вэ гэхээр би ч энэ асуудлыг үргэлж гаргаж ярьдаг. Бидний утсан дээр өнөөдөр наад захын одоо хүний утсан дээр тийм ээ iPhone одоо хэдж байдیں۔ 15, 14 дээр ч бай. Тэрний хэрэгжилж байгаа хүний утсан дээр 20-30 AI хүүхэд байж байгаа байхгүй юу? Одоо таны тэр хардаг үздэг YouTube одоо тэр Facebook тэр хэд чинь та дандаа AI-тай харьцаж байгаа шүү дээ. Дандаа хиймэл оюун ухаантай харьцаж байгаа. Ганц юмыг ойлгож байгаараа дижитал мөр арилдгүй шүү. Та тэн дээр муухай юм хийж байгаа бол тэр чинь хязээ нэгэн цагт ингээд гараад ирнэ. Тэр муухай юм үзэж байгаа, муухай юмд оролцож байгаа, муухай юм бичиж байгаа энэ тэр бол тэгэл таны юм гарна да. Одоо хүний муухай юм нь үлдэж, хүний сайхан юм нь, хүний муухай юм нь алга болж, хүний сайхан юм нь үлддэг ийм одоо цаг руу явж явах шиг байна. Тэгэхээр одоо олон аппликейшн татсан хүн бол бараг 100 одоо хүүхэд утсан дээр өсгөж байгаа байхгүй юу? Зөвхөн одоо тэр зам руугаа орох гээл тэр замынхаа одоо юмыг ярьж байгаа, тэр одоо замаа хийж байгаа, харьцаж байгаа, тэр AI-тайгаа харьцаж байгаа энэ бүхэл юм зураг авж байгаа хүртэл AI-тай харьцаад байгаа шүү дээ. Таны тэр нэг орж байгаа оролцоо чинь дата болоод тэнд мэдээлэл болж ороод тэгэл тэндээс чинь одоо алгоритм болж бичгтэл тэгэл цаашаа явбал улам ингээл дэвшээд байгаа. Тэгээд өнөөдөр энэ AI гэдэг юм бол хүүхдийн хэмжээнд байна. Тэгэхээр бид нар яг хүүхдтэйгээ харьцаж байгаа юм шиг, хүүхдэд өсгөж байгаа юм шиг хандах хэрэгтэй. Хүүхдэд өсгөж байгаа юм шиг хандахын тулд өөрсдөө зөв байх хэрэгтэй. Ээж аав чинь хүүхдийнхээ дэргэд зөв байдаг шүү дээ, тий. Зөв байхыг хичээдэг. Хүүхдийн дэргэд ийм юм ярьж болохгүй гэдэг. Тэгээд одоо нэг 10 жил л хүн төрөлхтөнд байгаа. Зарим нь бол 10 жилээс бага гэдэг нь одоо Elon Musk энэ тэр хин энэ тэр бол Sam Altman энэ тэр бол 5 жил энэ тэр гэж яриад байлаа. Би бол нэг 10 жил хавцаа байгаа болов уу гэдэг байгаа. Тэгээд манай хүүхэд нэг одоо тэр нас нь нөгөө 10 жилээр биш бараг жилээр явчих واخ. Жилээр одоо хүүхэд маань өснө. Би одоо 10 жилээр нэг нас гэж хэлсэн бол одоо жилээр өсөх юм л болцоод байна. Тэгээд юу болох вэ гэхээр манай хүүхэд өсөөд дараачийн үеэ AI өсгөх байхгүй. Одоо бид нар AI-ыг parenting хийж AI-ыг өсгөх тухай ярьж байна. Тэгтэл өнөөдрийн тэр одоо 10 жилийн дараа AI бол дараачийн үеэ өөрсдөө өсгөн. Тэндээс өөрсдөө алдаагаа болоод явчихна. Ингээд тасарчна. Тэнд бол шал өөр юм болно. Тэр синтетик биологиор дамжуулаад таны одоо ачин тэр бол их сонин хүн орж ирэх болно. Их одоо сони юм байх болно. Бараг өнөөдөр манай хүүхдүүд ч гэсэн өөр болж байгаа шүү дээ. Яг тэр 2 настай уйлаад сууж байгаа хүүхдэр iPad дээр одоо юм үзээд хоолоо идж байгаа энэ тэр бол хэзээ бид нэр 20 30 жилийн өмнө 60 70 он 80 онд одоо тийм юм харж ирсэн. Наад хүүхдүүд чинь бол маш өөр болоод байгаа шүү. Бидний энэ хойч үе маш их өөр болоод байгаа. Тэгэхээр энэ лүү ер нь чиглүүлэх хэрэгтэй. Тэгээд эндээс юу үлдэх гээд юу хэцүү болоод байна. Хамгийн гол нь хүмүүс нөгөө айдас нь дамгаалаад байна. Тэгэхээр айх ёстой юм бол энэ дотор байгаа. Маш их байгаа. Буруу юм одоо тэртээ тэргүүл хүний дотор муу хүмүүс байдаг. Тэр муу хүмүүс бол энэнийг одоо муу талаар ашиглах ийм л их том боломж байгаа. А сайн ашиглах юм бол одоо эрүүл мэндээс ахуулаад, анагаах ухаанаас ахуулаад маш олон зүйлийг энгийнээр шийдэж болно. Ер нь бол тэгээд энэ хорвоо бол хачин болно доо.
Би бол дотроо боддог штэ. Юу үлдэх вэ гэдээ ингээд бид нар нэлээ яриад байсан чинь энэ хүний сайхан сэтгэл одоо сайхан хүнд байдаг тэр сайхан чанарууд тэрний чинь бол AI эзэмших гэж их удах юм шиг үлээ. Тэгэхээр энэ бол үлдэх юм байна. Хүний тэр муухай юм, тэр дижитал цасан дээр гаргаа тавьсан тэр мөр аяндаа энэ AI баг өөрөө устгаж эхэлнэ. Энэ хурууны чинь үзүүрээр та одоо утсаа дарж байгаатай л адилхан харьцаал ингээл алга болох байх. Одоо нэг хэсэг явж байгаад нэг 50 60 жилийн дараа 100 жилийн дараа бол энэ хүн гэдэг юм чинь энэ дэлхийн хөгжил энэ юмд асар их одоо бүдүүлэг асар их одоо тийм хачин хоошин татсан юм болох юм байна л да. Гэхдээ энэ хүний тарих одоо нөгөө neuroscience center гэдэг одоо явж байгаа шүү дээ. Бид нар нэг 14-5% л ашиглаж байна гэж байгаа шүү дээ. Хүн тарихныхаа 100% ашиглаад ирвэл яах вэ? Хүн тарихныхаа 100% ашиглах нь байтугай тэрнийг 1000 дахин одоо сайжруулвал юу болж хуурах вэ? Хүний Алцхаймер туссан хүний тархины эсийг солиод тэгээд оронд нь ингээ байрлуул сайр байтал бүх тархийг тийм юмар орлуулчихвал яах вэ? Тэр одоо хүн мөн үү өөр хүн үү? Тэгээд тэрэн дотор байгаа юм нь юу? Одоо зарим газар хятадд бол тийм робот гарцсан байлаа шүү. Нөгөө техч ихийн оронд робот ашиглаад тэгэл хүүхдээ гаргаж авахар тийм юм хийцэн харагдчихлээ. Тэгээд ороод ирэх юм бол тэр нөгөө хүүхдийн чинь бол зүгээр хүүхэд тэр роботоос гаргаж авах биш. Одоо тэрний тэр нүдний хараа нь одоо юу ч одоо нөгөө ёстой нөгөө харцах шонхор шиг хардаг ч юм уу. Одоо тэр сэтгэхгүй Эйнштейнээс одоо 100 дахин хурдтай сэтгэгдэх ч юм уу. Юу гэдгийг одоо тийм маягаар enhancement одоо улам одоо мундаг болгож болж байна л. Тэгэхээр хүний сайн чанар хүний юм бол ингээд зэрэгцээд ингээд явах. Ер нь бол хүний эволюц гэдэг юм энэ байгалийн одоо явж исэн энэ шалгарлын юм болвол удахгүй энэ AI-тай ингээд хослоод цаашаа явах магадлалтай. Тэгээд улмаар энэ синтетик биологи гэдэг юмар дамжаад ихрүүд бий болж эхэлнэ. Одоо та нарын ихэр хийгдэнэ. Аяндаа яг өөртөө чинь адилхан бүх өөрийн чинь махбат, бүх өөрийн чинь дамны орцсон ихрүүд бий болж эхэлнэ. Одоо үйлдвэрлэлийн ихрүүд эхэлсэн шүү дээ. Жишээлбэл манад байгаа оюу толгой ч юм уу тэр газар дор байгаа асар том одоо уул уурхайг зүгээр л нэг өрөөнд дотор байгуулчихж байгаа байхгүй юу? Зүгээр л өрөөнд дотор тэгэл байгуулаад бүх үйл ажиллагааг нь тэн дээр харж болно. Тэнд ямар ажил нь үлдэх үү, ямар ажил нь одоо хаягдах уу гэдэг ингээд харахаар зөндөө ажил байгаа. Жишээлбэл цахилгаан хийж байгаа юм уу, тэр холболтууд хийж байгаа нарийн одоо хүний сэтгэл, тэр хүний юу орсон тэр ажлууд бол үлдэх магадaltaй гэж Elon Musk ярьж ил байна л дээ. Elon Musk саяхан өөрийгөө би харь гаргийн хүн гэж хэлж ин л шүү дээ. Бүр тийм төвшөнд одоо тасарч сэтгэж ижил энэ хүний одоо ажил энэ хамт олонны үйл ажиллагаа явж байгаа. Ер нь би нэг юм мөрөөдөж явдаг штэ. Яг ийм яриан дотор монгол хүн явж байгаасаа гэж би боддог байхгүй юу. Тэр нас нь хамаагүй штэ. Одоо тэр Марс руу эхний одоо хүмүүс очиод нүүж очиод суухад тэн дотор нэг монгол хүн байгаасаа энэ дэлхий дээр байгаа 13 сая монгол хүний нэг нь тэн дотор явж байгаасаа монголчууд тийм сортоотой байхгүй юу. Тэр бол миний мөрөөдөл. Тэгэхээр ийм юмд л одоо хүрх юмсан гэж тэгээд өөрийнхөө энэ одоо юу голохгүйгээр ингэж л би явдгийг. Ийм учраас л би завгүй байдаг юм аа. Ийм учраас би одоо байн одоо гүйж очиод чаддаггүй. Гэхдээ одоо боломж гарвал мэдээж очин шүү дээ. За, товчхон AI-тай холбоотой. Бачаараа нэг юм асуух би энэ нэг дэлхийн ард зүйн холбоо энэ яг ямар байгууллага юм бэ? Аз намхан талаар үзэн та чинь ерөнхийлөгч хийж байгаа. Тэгээд энэ яг ямар байгууллага? Монголд ямар өгөөжтэй байгаад байна? Нэгт хоёрт нь хүүр гэж та одоо тэр шагнал юм уу юу юм бэ? Юу гинэ? Хүүрийн шагнал юм уу тэр? Хүүрээ. Тэр одоо Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч байсан. Тэр хүний шагнал юм уу? Эсвэл наад чинь цол мол юм уу? Ямар учиртай юм байгаа юм бэ? Гүй ч одоо Стэнфордын их сургууль гэж байна. Стэнфордын их сургуулийг анх байгуулагдж байхад тэр Хөвөр гэдэг хүн анхны төгсөгчдийн нэг нь байсан. Тэр Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч болсон. Тэгээд энэ бүгд найрамдах намын чиглэлийн хүн л дээ, консерватив хүн. Тэгээд тэр хүний нэг итгэдэг юм болвол ерөөсөө энэ хөв хүний
одоо энэ алдартай гэдэг юм уу хувь хүний өнгөтэй өөттэй явж байгаа хүмүүстэй холбоотой энэ баримт материал ялангуяа энэ дайн тулаан гэдээ боллоо. Одоо ингээд энэ 2 дугаар дайнаас хойш дахиад дайн гарахгүй бах бүх материалыг цуглуулъя гэл тэгэл эхлээл дайны архив цуглуулсан тэр мундаг удирдагчдын архив цуглуулад эхэлсэн. Тэгээд Америкийн ерөнхийлөгч болоо тэгээд энэ Hoover институт гэж одоо асар том институт байдаг шүү дээ. Ер нь Америкийн ихтэй сургуулиуд ч бол голдуу тийм нэлээд зүүнний талынх шүү. Зүүнний тал. Ерөөсөө одоо ихэнх сургуулиуд нь Hoover дотор байгаа нэг одоо эрдэнэ болвол жишээлбэл Hoover институт. Энэ бол нэлээд барууны талынх. Одоо манай Hoover-аар яваад орох юм бол одоо тэр Milton Friedman-ийн зохиолууд, Margaret Thatcher-ийн одоо бичижсэн захидлууд одоо тэр бүхэн тэгэл тэр хамгийн алдартай баруун талын тэр алдартай улсуудын тэр одоо Hayek-ийн тэрийн ном тэгэл бүх юмнууд тэн дотор байж байгаа. Энэ дэрж үзэх хэрэгтэй. Энд бол зөндөө их юм байна. Би бол энэ чиглэлийн одоо энэ сайхан юм дотор байдаг. Энэ ямар ч цол биш, ямар ч юм биш. Би одоо өмнө нь нөгөө visiting fellow гэж одоо ирээд ажиллаж байгаа юм одоо зарим нь одоо профессорч гэдэг, багшч гэдэг, судлаачч гэдэг. Дараа нь энэ Hoover руу намайг авахтаа бүр distinguished гэдэг нь харин одоо би энэнийг бол шууд хэлж чадахгүй байгаа. Одоо бол намайг distinguished visiting fellow гэдэг. Тэгээд одоо энэ лүү орж ирсэн сая Английн ерөнхий сайд байсан нөгөө Richard Sunak. Бид хоёр ч одоо хамт байгаа шүү дээ. Жишээлбэл тэг Sunakта би тэр төвшөнд л ажиллаж байна. Энэ бол ямар нэгэн шагнал биш юм аа. Энэ бол зүгээр л энэ том одоо институтийн хүлээлгэж байгаа асар том итгэл юм. Энэ хүний үгийг сонсно. Энэ хүнээс одоо юм дуулна. Манай оюутнууд дуулна. Тэгээд энэ хүн энд ажиллана гэдэг бол хэрэгтэй маа гэж. Стэнфорд намайг эхлээд 6 сараар урьшээ. 6 сараар урьж байжгаад тэгээд нөгөө ярьж байгаа, хэлж байгаа, оролцож байгаа бас одоо Монгол хүн чинь бол бас л нэлээ идэвхтэй штэ. Тэгээд энэ ярьж байгаа ер нь Монгол хүнд гайхамшигтай юм биш үү? IQ-гаар бол монголчууд чинь эхний 10-т яваад байдаг шүү дээ. Та нар бүгдээрээ харсан биз дээ. Нэг тийм мундаг одоо тийм тусгай ухаантай улс биш. Гэхдээ монголчуудын IQ нь эхний 10-т шүү. Тэгээд дахиад 6 сараар сунгасан минийхийг. Тэгэж явжсэн. Гэхдээ ерөөсөө 2-3 жил та дахиад ажиллаач гэдэг ингээд дахиад гэрээ хийсэн байхгүй юу? Тэгээ манай энэ төвийн чин дарга нь одоо тэр Америкийн төрийн нарийн бичгийн дарга байсан Condoleezza Rice гэж хүн байна. Яг надтай хамт ажиллаж байгаа одоо HR гэдэг одоо энэ өмнө нь Трампын үед одоо бүр үндэсний аюулгүй байдлын гол зөвлөх гэжсэн алдартай генерал одоо ингээд тойрол сууж байна. Тэгээл энэ хятад метод гэж энэ гарч орсон. Тэгээл энэ дэлхийн одоо энэ алдартай ийм эрх чөлөө юуны төлөө байдаг улсууд нийлээд асар том төсөл дээр ажиллаж байгаа. Дээр нь одоо хажуугаар нь энэ том профессорууд би одоо энэ чиглэлээр ийм хичээл заадаг. Та тэр одоо ингэж хичээл орсон байна. Манад нэг ороод өгөөч гэд ингээд оюутнууд ирээд уулздаг. Тэгээд нэг ангиудад очиж хичээл заадаг. Би бол ингээд нэг анги дааж авсан тийм хичээл заахгүй гэж эхнээсээ хэлсэн. Би ийм олон улсын ийм олон үйл ажиллагаанд оролцдог учраас надад эрх чөлөө хэрэгтэй байна. Academic freedom хэрэгтэй байна. Тэгээд би бол ингээд оролцох юмдаа яг та нар зайлшгүй гэж байгаа юмдаа би энд одоо гэрээтэй учраас оролцоод явна. Бусад үеэр бол би ингээд гэр орноос орон зайнаас ингээд ажилланаа гэд ингээд явдаг юм л та хаа.